За лайв маань эхлэхэд бэлэн боллоо. За юуны өмнө микрофоноо шалгая. Тэгэхээр микрофон хэвийн ажиллаж байна уу? Сонсогдож байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй байна. За микрофон хэвийн ажиллаж байгаа бол та бүхэн лайк гоцоолгоорой, эрхээ өрөө гоцоолгоорой. За микрофон сонсогдож байна уу? Бүгдэнд нь яг хэвийн сонсогдож байна уу? За тэгэхээр энэ 7 хоногоос эхлээд та бүхэнтэйгээ 7 хоног болгоны одоо ням гарагийн 20 цагаас мөчөг таны оюунд хөрөнгө оруулнаа хэмээх ийм сэдвтэй лайвыг одоо эхэлж байна. За хамгийн ихний одоо хэсэг сэдвүүдээр одоо лайвуудаараа бол энэ оюут толгойн хувьцааг авах уу гэдэг ийм сэдвийг бол хөндөё гэж ингэж бодлоо. За сонсогдож байна гэж байна. За тэгвэл цаашаагаа өргөжлүүлье. Тэгэхээр оюут толгойн хувьцааг одоо маш олон хүн асуудаг. Энэ хувьцааг одоо авах уу, хэзээ авах вэ, яаж авах вэ гэх мэтлэн олон асуултыг бол манайхан одоо хүмүүс асуудаг. За тэр болгон дээр бол одоо би өөрөө тухайн үед ингээд хүмүүст өөрийнхөө бодол санааг хүргэж явж байсан нэг талаас. За нөгөө талаас бас энэ хувьцааг одоо 2013 оноос хойш 5 жилийн хугацаанд тасралтгүй судалж байна. Судлана гэдэг маань бол суур одоо шинжилгээ судалгаа талаас нь дандаа суур шинжилгээнүүдийг хийдэг байсан. Одоо ч гэсэн хийж байгаа. За мөн дээрээс мэдээж яг одоо хэзээ авах вэ гэдэг асуудлыг шийдэхэд бол техник шинжилгээг бол хийдэг байж байгаа. За техник шинжилгээнүүдээс янз янзын одоо бас сонин дүр зургууд харагддаг. За тэгэхээр энэ бүгдийг ингээд нийлүүлээд ер нь нэг системтэй дистаратай одоо хүн болгонд ойлгомжтой байдлаар өөрийнхөө хийсэн судалгааны үр дүнг одоо танилцуулъя. Та бүхэнд хүргье гэж ингэж бодсон юм аа. За тийм учраас одоо энэ лайв маань хамгийн ихний одоо дугаарууд бол оюут толгойн хувьцааг одоо авах уу гэдэг ийм ерөнхий сэдэв дотор явна. За яг энэ дугаарын сэдэв бол юу гэхээр оюут толгойн ордыг хэрхэн олсон бэ гэдэг. За ийм сэдэв байх юм аа. За тэгэхээр бүгдээрээ цаашаагаа өргөжлүүлье. За тэгэхээр ер нь бол оюут толгойн ордыг одоо хамгийн анх 1980-ад оны үед хайгуул хийж тодорхойлж олсон гэж үздэг. За ер нь бол одоо тухайн үеийн Монгол одоо Оросын хамтарсан ийм экспедиц явж байсан. За 1980-ад оны үед бол анхны одоо геологийн ийм судалгаа шинжилгээнүүдийг бол хийж байсан байгаа. За тэгээд 1980-ад оноос ингэж хийж явж байгаад за мэдээж хэрэг 90 он за 90 оны дунд үе хүртэл бол манай улс төр эдийн засаг өөрөө нэлээд шуугинтай бодлонтой гэсэн учраас энэ хооронд бол нэг асуудал яригдаагүй. За ингэж явж байгаад 1996 онд бол одоо энэ хамгийн анхны одоо оюут толгойн ордыг нээсэн гэж ярьдаг энэ Гарамжав гэж одоо геологч ийм хүн анх одоо 96 оноос эхлэн дахин одоо хайгуулыг хийж олон одоо экспедиц өрөмдлгүүдийг хийж ингэж дараачийн хайгуулуудыг бол хийсэн баг. За үүний дараа бол энд бас нэг юм сонирхолтой түүх байдаг. За манай энэ оюут толгойг бол анх энэ BHP Billiton гэдэг энэ одоо уул уурхай аврах том компани тийм ээ. Rio Tintoтой тэнцэх ийм хэмжээний дэлхийн хэмжээний том одоо компани маш олон удаагийн хайгуулуудыг хийжсэн байна. За ингээд харах юм бол жишээлбэл 1997 онд бол 1100 м
одоо урт ийм өрөмдлөгийг хийж исэн байна. За мөн дараа 1998 онд бол 2000 м өрөмдлөг хийж исэн байна. За мөн дараа нь дахиад 800 м ийм урт өрөмдлөгүүдийг ингэж хийж исэн. За ингээд ерөөхдөө 6-аас 98 он хүртэл бол маш олон өрөмдлөгийг бол хийсэн. За харамсалтай нь бол одоо яг хүссэн хэмжээнийхэн тийм үр дүн бол гарахгүй байсан. За ингээд хэсэг хугацаанд нөгөө өрөмдлөгийн үр дүн бол хангалттай сайн гараагүй одоогийн шиг ийм том орд байна гэж ингэж бол тухайн үеийн өрөмдлөгийн үр дүнгээс бол дүгнж чадахгүй байсан. За ингээд үүний дараа бол тодорхой хэсэг хугацаанд бол энэ өрөмдлөг ингээд зогсоод за дараачийн одоо дахиад өрөмдлөгийг хийя гэдэг Монголын талаас геологчд маань бол санал болгосон. За ингээд яг тэр үед бол ингээд өрөмдлөгөө үргэлжлүүлээд хийх гэтэл төсөв байхгүй гэдэг ийм шалтгаанаар бол ингээд BHP Billet нь бол энэ төслийг орхисон байж байгаа. За үүний дараа нөгөө бидний одоо алдагт Авиаха Майнс компани энэ төсөл дээр орж ирээд за ингээд 2000 он болсон байна. Тэгэхээр 2000-ад оны үед бол энэ төсөл дээр орж ирээд одоо 8828 м ийм урт. За нийтдээ 109 ийм нүх одоо өрөмцөө ингэж бичигдсэн байгаа түүхэнд. За ингээд яг энэ үеэс эхлээд бол энэ одоогийн ийм том их нөөцтэй оюут толгойн орд гэдэг энэ зүйл бол анх одоо энэ Авиаха Майнсын өрөмцсөн өрөмдлөгийн үр дүн. За нөгөө Роберт Фридланд гэж ярьж байгаа тийм ээ. За тэр одоо хүний компани одоо эзэмшдэг те тэр хүний хөрөнгө оруулсан эзэмшдэг удирддаг юм компани хамгийн анх одоо энэ одоогийн оюут толгойн ордын тэр ийм том орд байна гэдгийг бол анх тодорхойлж гаргаж ирсэн байх юм аа. Тэгээ бас энэ геологчд би бас нэг хэсэг 1-2 жил бас нэг юм хайгуулын компанид ажиллаж байсан. Тэгээд тэндээсэн геологч нэг өвөө байсан. Тэгээд тэр хүн бол бас тэгж хэлчихсэн л та. Ордыг бол олдгүй маа. Ордыг бол одоо бий болгодог юм аа гэд нэг тухайд надад тэгж хэлчихсэн. Тэгээд тэр нь бол одоо эргээд бодоход бол энэ одоо мэтчлэн энэ оюут толгой шиг олон ийм ордуудыг эхлээд одоо орсон хүмүүс нь баах өрөмдлөг хийж ингэж явсаар байгаа. За тэгээд олтгоо байлоод дараачих нь хүнд нь шилжүүлж өгөөд за нөгөө дараачих нь нөхдүүд нь өрөмдлөг ингээд зөв хийсэн чинь том орд илрүүлдэг. Ийм түүх бол бас манай оюутлогоор гэлтгүү бас нэлээд баялагын түүхүүд байд юм лээ. За ингэж бол оюут толгой гэдэг орд энд ийм одоо миний одоо санаж байгаагаар бол 25 сая тонн одоо нөөц бүхий зис тийм ээ. За 1028 тонн одоо алт гэж ярьдаг. За ийм хэмжээний алтны зисийн ийм одоо орд одоогор бол энд ингээ олдчихсан олборлолтыг хийгээд талд одоо ил урхан олборлолт нь 13 онд эхэлж гисэн. За одоо далд урхаа руу орох уу яах уу. Тэгээ энэ хооронд бол одоо өчнөө гурвалжин дөрвөлжин ийм асуудлууд тийм ээ. Улс төрийн асуудлууд, санхүүгийн асуудлууд ингээд үүсэж явсараад өнөөдөртөө золгочжээ. За тэгэхээр ийм байдлаар анх энэ оюут толгойн одоо орд гэдэг зүйлийг бол олсон байх юм аа. За ингээд энэ хүрээд бол өнөөдрийн маань ярих одоо та бүхэнд ярих сэдэв маань өндөрлөж байна. За дараагийн сэдвүүдээр бол энэ дэлхийн одоо зэсийн зах зээл гэж том зах зээл бий. За энэ зэсийн зах зээл өөрөө ямар хэмжээ дамжаатай байдгийг, хин энэ дээр гол тоглолт хийдгийг. За энэ үнэнд нь тэ зэсийн үнэт одоо юу нөлөөлж байсан, одоо байгаа юм за цаашдаа юу нөлөөлөх юм тийм ээ гэдэг ийм сэдвүүдийг хөндлөн. За үүн дээр нэмээд манай энэ оюут толгойн орд гэдэг чинь өөрөө дэлхийн одоо ордуудын хаана яваад байгаа юм бэ? Нөөцийн хувьд хаана явж байгаа юм бэ? Санхүүгийн одоо зардлын хувьд тийм ээ хаана явж байгаа юм бэ? Үйлдвэрлэлийн хэмжээний хувьд одоо хаана явж байгаа юм бэ? Ер нь энэ орд чинь зүгээр жижигхэн одоо орд юм уу? Эсвэл одоо стратегийн төвшөнд яригдах хэмжээний
дэлхийн зах зээл, дэлхийн одоо зэсийн зах зээл дээр том байр суурь эзлэхүйц орд юм уу гэдэг талаар бол илүү та бүхэнд дэлгэрэнгүй одоо мэдээлэл анализуудын хүргэх болно. За дараагийн одоо дугааруудаар нь бол мэдээж нөгөө алдарт одоо гэрээнүүд байж байгаа тийм ээ. 2009 он зурагдсан гэрээ, дараа нь шинжлэгдсэн. За тэгээд Дубайн гэрээ одоо тэгээ юу болохын энэ хооронд одоо бид нар яг юун дээрээ ингээд асуудал үүсээд тий юун дээрээ ингээд хохироод байгаа болохоор одоо хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй ингээл одоо хэдэн 10 жил үргэлжлээд ингээд яваад идэгин гэдэг талаар бас өөрийнхөө боддог мэдж авсан юм зүйлүүдийг та бүхэнтэй хуваалцсан. За ингээд мэдээж одоо хамгийн эцсийн зогсоол бол энэ оюу толгойн хувьцаа гэж байгаа. Оюу толгойн ордыг эзэмшиж байгаа Turkish Heal Resource гэдэг компани байна. За энэ компани хувьцаа нь Нью-Йоркийн бирж, Торонтогийн бирж дээр байдаг. За тэгэхээр энэ хувьцааг одоо авах хэрэгцээ шаардлага үнэхээр байгаа мó гэдэгт хамгийн сүүлчийн одоо лайваараа хариулах болно. За ингээд яагаад өмнө нь эхлээд шууд одоо энэ хувьцааг нь аваа эсвэл одоо болио гэж ингэж хэлэхгүй байна вэ гэхээр альва хөрөнгө оруулалтын шийдвэр бол ерөөсө тэр чигээрээ маш сайн мэдээлэл, судалгаа, шинжилгээнд дээр суурилгдсан байх хэрэгтэй байдаг. За тийм учраас өмнөх одоо лайвуудаараа энэ лайваараа та яг ямар компани, ямар үнэ цэнтэй, ямар нөхцөл байдалд байгаа хувьцаанд хөрөнгө оруулах гэдэг юм бэ? Хувьцааг сонирхоод байгаа юм бэ? Хувьцааг мэдхийг хүсэж байгаа юм бэ гэдгийг эхний лайвуудаараа та бүхэнд мэдээлэл, анализуудаа хүргэж илүү одоо мэдээлэлтэй болох юм аа. За ингээд сайн мэдээлэлтэй болсон судалгаа шинжилгээтэй хүн бол одоо тухайн хувьцаанд хөрөнгө оруулах уу эсвэл одоо оруулахгүй байх уу гэдэг шийдвэр их оновчтой гаргаж чаддаг. За ийм учраас эхлээд бол та бүхэнтэйгээ одоо 3-4 удаагийн лайваар энэ ордын талаар, энэ компани талаар, санхүүжилтийн талаар, зэсийн зах зээлийн талаар ярилцах болно. За тэгээ хамгийн сүүлд нь одоо өөрийнхөөс дүгнэлт санал зөвлөмжийг та бүхэнд өгөхөөр төлөвлөж байна. За ингээд энэ удаад анхаарал үзсэн та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт шинэ сэдвтэйгээ ирэх болцгоо. Баярлалаа. Баяр та.